Дачин гэдэг Орхон цогцлбор сургуулийн Монгол хэл уран зохиолын багш. Бидний үйл ажиллагаа бас нэг өөр нэг нэгнээс ялгах ялгаа биш. Монголын тамирчин таарсан марсан ингээл телевизээр ярьж сонсч чод. Одоо харчлаа. Би нөлөө Москвадаас гарч ирсэн. Москва жоохон тийм байхад. Хүний хэрэг биш шүү дээ. Мороо төрөө хэрэг 1970 онд миний аав хийсэн. Тэгээд тэгэл хоош. Ингээл нэг 9 орн байсан. Манай нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн. Социалист системийн орнууд зүгээр аяад онд намайг аяад гэж яхад тэр цагаан цэгүүдийг хүлээж аваасаа гэдэг нь эсвэл энэ зүгээр шинжлэх Сайн бацхан үзэгчтэй та бүхэнд орон мэнд хүргэе. Эрдэнэ телевиз уран бүтээлчдээс үзэгч та бүхэндээ хүргэдэг сэтгэлээ чин сэтгэлийн ярилцлага энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр энэ удаагийн дугаарт оролцохоор бидний урилгыг хүлээн авч манай студид хүрэлцэн ирсэн эрхэм зочныг үзэгч та бүхэн маань надаар хэлэлтгүй их сайн таньж байгаа. Гэхдээ Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин, найруулагч, багш Орозонгийн алтан сүх Аси хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр сайн явж байна уу? сайн явж байна. Сайхан амарч байна уу? Сайхан. За. Өмнө нь манай Эрдэнэтэд их олон удаа ирж одоо уран бүтээлийн ажиллаар ирж исэн. Тэгээ Эрдэнэтийг бол одоо их сайн мэднэ. Гэхдээ энэ удаа ирэхэд ер нь ямар сэтгэл төрж байна? Эрдэнэт өөрчлөгдөж байна. Үгүй яг ер нь л улам л сайхан хот маань бас өнгөцсөн засаж байна тийм ээ. Бас нэлээд мэдээж хэрэг одоо манай томоохон хотууд тийм нэг шүү дээ. Тийм учраас яг энэ Улаанбаатар хотод гарч байгаа энэ хонгийн сүүлчийн нөгөө шинэ киногоо эхлээд бас Эрдэнэт хотод тийм ээ хамгийн хүн ихтэй тэгээ бас ер нь бол бас жоохон нэлээд боловсрол өндөртэй хүмүүс энэ Эрдэнэт хоттой тийм гэж боддог байхгүй юу тийм ээ. Бусдын аймагуудыг одоо боловсрол багтаа гэж байгаа юм шүү дээ. Буруугаар ойлгож болохгүй тийм ээ. Тэгээд тэр ч утгаараа ч юм уу тэгээ хүн ихтэй тэгээ бидний тоглолтыг бас арай илүү хүлээж сайн хүлээж авдаг юм аа. Ер нь бол би нийтмийн тоглолт Монголдтой ирсэн үед манайч одоо нэг 4 өдөр тоглоод ч бараг тэр өдөрт 2 3 тоглоод л хүртэлтэй. Биг дүүр нэлээдэг. Тэгээ энэ удаа бол би нийтмийн тоглолтоо биш бас уран сайхны кинотой ирсэн л дээ. Ерөнхийдөө Эрдэнэт хот маань бол бас сайхан дулаахан байна те. Дархнаа сая ороод дайраад ирсэн. Дархан бол угаасаа л ер нь л хүүтэн байдаг газар. Тэгээ 100 бас халуун. Эрдэнэт бол 100 бас жоохон сэрүүх те. Бас нэг айхтар халахгүй бас тэгээ өвөлдөө бас сайхан дулаахан байдаг. Ер нь бол Эрдэнэт хоттой их дуртай. Манай ээжийг одоо Гаазаа гэдэг болооч тэрүүгээ бодлоо. Манай үзэгчид хараад Асиг Аси гэдэг нь манай ард түмний авгаалan хүндлэн дууддаг нэр Аси. Тэгээд Асиг хараад одоо магадгүй нэг хошин урлагийн тоглолт юм уу, магадгүй нэг нийтмийн хөтөлбөр ч юм уу тийм юм бодож иж магадгүй. Зүгээр энэ удаад Аси дөнгөж сая ярьсан бүрэн хэмжээний уран сайхны кино. За манай үзэгчдийн хэлдгэр нэг ангитай кино. Тэгээд уянгийн кино хийж ирсэн. Киноны тухай. За энэ л хонгийн сүүлчийн дуу гэдэг Антон Павлович Чеховын Орсын сонгодог зохиолч тийм ээ. Ер нь бол дэлхийн сонгодог зохиолч л доо. Дэлхийд бол одоо Антон Павлович Чехов гэдэг хүнийг бол мэдхгүй хүн бол одоо бараг л байхгүй шүү дээ. Тамаа энэ урлагийн тийм ээ ном зохиол сонирхдаг хүмүүс дунд л энэ хүний бүтээл бол гайхамшигтай сайхан бүтээл үүдэг. Тэгээ энэ хүний хонгийн дуу гэж нэг бүлэгт энэ жижигэн зохиол өгдөг. Яг жүжигчин хүнд зориулж бичсэн. Одоогоос 150 жилийн өмнө. За. Тийм. Орсын уран сайхны театрын нэг настай жүжигчин, гайхамшигтай сайхан жүжигчин хүнд зориулж тэр үедээ бол гайхамшигтай сайхан жүжигчин байжээ. Одоогийнхоор бол нэг хайхтай тийм алдар зол нэг айхтар ингэж дуусгахгүй мөртлөө. Тийм театрт тагсан мөртлөө гайхамшигтай сайхан жүжигчин маш олон байдаг шүү дээ, тийм ээ. Тийм хүнд зориулж бичсэн нэг тийм зохиол байдаг байхгүй. Тэгээ энэ зохиол нь одоогоос 20 жилийн өмнө намайг оюутан байх үед манай соёлын урлагийн их сургуулийн тайзны ярианы багш Эрдэнэт Уртнасан гэж одоо Монгол Улсын гавьяа багш. Энэ хүн надад зориулж бичиж өгч ирсэн. Орчуулж өгч ирсэн байхгүй. Тэр би оюутан байлаа. Тэгээ энэ жүжигчин хүн зориулсан жүжигчин хүний тухай зохиолыг нэг уран сайхны кино болох юмсан гэж би одоо бодож байгаад энэ 120 жилийн бодсны эцэст энэ
нэг урамтай нартай нийлж тэгээ бүгдээр энийг сайхан нийлж хий тийм ээ. Жүжигчүүний тухай, урамтай жүжигчний тухай гэдэг. Тэгээ бүгд энэ хошуу урлагийн продакшнууд, манай шинэ үеийн продакшн, маск продакшн, за тэгэл драмын мэргэжлийн жүжигчин төгсөөд шүү дээ. Драмын театрын тэгээд те. Тэр төвтэй хамтарч драмын мэргэжлийн жүжигчид, кино жүжигчид гэдэг бас тусдаа бас чөлөөт урамтайч нар байна. Энэ урамтайч нартай нийлж хамтарч хийгээд бүгдээ нийлж байгаа нэг урамтайч хүний тухай амьдралын тухай нэг кино хийгээд энэ киног зохиолын би энэ зохиолыг санал болгоод тэгээ би найруулагчаар нь ажиллаад маш их олон цагаан жүжигч тоглосон. 3 үеийн 4 үеийн ахмад урамтайч нар байна тийм. Манай ардын жүжигчин Гант Мургаа, Лаад Долгоргаа. За тэгэл очир утгаа намхуугаа гэл ирнэ. Тэгэл гавьяат жүжигчин гэдэг маш олон жүжигчд байна. 7-8 гавьяат жүжигч тоглолоо. За тэгэл одоо эд урамтай хийж байгаа жүжигчд тийм ээ. Энэ гол дүр тэгт мэн одоо масгардаж жүжигч мөнгө сайхан. За тэгэл цагаан цэмдийн хөгж яригдаг тийм. Өөрөө бол гайхалтай шахан жүжигчин Төмөр хоёг Монгол Улсын цэлнийг найзлаа. Монгол Улсын гавьяат жүжигчин оюун дээр гэл ингээл гол дүрийн жүжигч. За тэгэл залуу урамтайч нар TV хөхтэй гээл манай шинэ үе маск ингээд олон урамтай хамтарч хийсэн юм кино. Тэгэхээр их олон одоо өөр одоо албанд харьяалагддаг тийм уран бүтээлчдийг нэгтгээд тэгэд ийм одоо том хэмжээний бүрэн хэмжээний орон сайхны кино хийхэд ер нь хүндрэлтэй байна уу? Одоо янз бүрийн л одоо характертай хүмүүс. Тий хүндрэлтэй юм чи гайгүй. Өөрөө ерөөсөө нэг жүжигчин хүний тухай тэр жүжигчин хүн яах вэ? Тэгээ киноч тоглож байсан, театрч тоглодог. За тэгээ тэр дундаа энэд мэж жанр тоглодог, эмгэнэлт жанр тоглодог одоо ийм жүжигчин хүний тухай кино байгаа байхгүй юу? Тийм учраас нэг том олон төрөл жанрын одоо энэ хамтлаг продакшнууд олон жүжигчид ингэж нийлж хийхээс үр аргагүй болж байгаа юм л да. Нэг л жанр тоглодог жүжигчин гэх юм бол айгүй хэцүү болчихно. Тийм учраас өөрөө тийм жүжигчин хүний тухай тэгээ хөргөн үрээ хамарсан учраас бүх продакшнууд тэгээ ер нь бол тэгэл гол нь урамтай хүний тухай хийж байгаа хаа бүх урамтай шинүүд өөрснийхөө тухай хийж байгаа болохоос сэтгэл зүрхээр нэгдчихэж байгаа. Тэгэл Тэгэхээр зөв найруулагчийн хувьд энийг бас арай нэг жоохон өөр өнцгөөс хараад итерхий ингээд гоёх га, чимэх га, чамирхах га гэдэг юм альсвал энэ ер нь ийм зовлонтой хэцүү ажил шүү гэдгийг арай ингээд илүү харуулсан энэ гэсэн тийм байна уу? Ерөөсөө альсвал зүгээр энэ ийм л байх хэрэгтэй гэдгээр үнэсээ стандартаар хийсэн үү? Үгүй ер нь бол нэг стандарт гэж бодоод яг ер нь бол хүмүүс янз янзаар шүүмжлэлсэн л да. Мэргэжлийн хүмүүс ингээл анх хийхээс өмнө бол за яг яах гэж байгаа, яаж хийх гэж байгаа ингээл. Үгүй зүгээр ер нь бол бидний амьдралд маш их олон үйл. За ер нь сайн сайхнаар одоо тийм ээ одоо магтан дуулсан юм бол зөндөл олон байдаг. Тийм ээ. Жүжигчний амьдрал сайхан, жүжигчин болох гоё гэдэг одоо залуу мэдхгүй хүмүүс бол тийм ээ. Тэгээ зарим нь сайн муугаар ярих хүмүүс зөндөл байдаг тийм ээ. Эдгээр ер нь иймэрхүү хүмүүс баг тэгдэг баг гэж хийсэн бүтээсэн дүрээр ярина. Тэ? Дэлгэцийн урамтай ярина, киногаар нь эсвэл тайзан дээр яаж харагдаж байгаагаар нь хүмүүс үнэлж дүгнэх тал байдаг л да. Тэгээ ер нь бол бид нар яг өөрснөө яг урамтай төрүүлэх гэж, хийх гэж, бүтээх гэж ямар одоо бэрхшээл зовлон туулж гардгийн бэ, хийдгийн бэ гэдгийг бид нэг харуулах цаг болсон гэдэг. Гэхдээ энэ бол тэр болгоны хойч тавих юм хэцүү. Тийм ээ? Хүн болгонд одоо урамтай болгоно чамд ч надад ч нэг үедэл хийхэд маш олон зовлон бэрхшээл тохиолж байгаа шүү дээ. Тэр болгоны хойч нэх юм л хэцүү. Тийм учраас яг хөр нэг хамгийн одоо тийм ээ онцлог одоо үйл явдал гэдэг шиг тийм ээ онцлог жишээ болгож төлөөлүүлж нэг хэдэн үйл явдлууд болсон амьдрал дээр гэхдээ бодит амьдрал дээр болсон үйл явдлуудын энэ зохиолынхоо ерөнхий дарамтгүйн дагуу тийм бодит амьдрал дээр болсон үйл явдлаас шилж сонгоод тэгээ оруулсан. Тийм л ер нь бол бидний амьдрал ийм шүү гэдэг бид нэг цогсгож гисэн харуулъя. Жүжигчд нь ер нь зүгээр тийм саналаа хэлэх юм уу альсвал одоо хүнд хэцүү байна гэж хэлсэн юм гарч ирсэн үү зүгээр би яагаад ингэж асууж байгаа гэхээр за театр киноны альва жүжигчд янз бүрийн мэргэжлийн янз бүрийн хүмүүсийн ролийг бүтээдэг, дүрийг бүтээдэг тий. Малчин, дуучин, жүжигчин одоо гэхдээ яг зүгээр жүжигчин хүний дүрд төдийлөн тоглоод байсан тийм бүтээл одоо Монголд байхгүй дээ. Би яг сайн санахгүй байна. Тэр зэрэг энэ бол бас жоох хэцүү байсан байж магадгүй. Би зүгээр тэгж бодож байна шүү дээ. Тий. Ер нь бол яг энэ жүжигчнийхаа дүр жүжигчин тоглож байсан юм бол бас их бараг шахуу байхгүй. Энэ байхгүй тийм яг ингээд бүх л цогсон байж магадгүй л дээ тий. Ер нь бараг л байхгүй. Тэгээд өөрснийхөө дүр тэгээ энэ нь бол чинь дөрмийн асуудаг нэг ер нь маш олон ахмад урамтайч нар ингээл ийм кино хийх гэж байгаа гэсэн чинь. За, миний амьдралд ийм тохиолж байсан. За, цагаан сегмент гэдэг хүний амьдралд ийм тохиолж байсан. Ер нь ямын сегмент гэж одоо олон богдод тоглосон тийм ээ. Энэ хүний амьдралд ийм тохиолж байсан. Энэ хүн сүлд нь ингэж явсаар гол урлагийн төлөө бүх юма золиослоод тийм амьдралаа бүх юма золиослол эцэст нь энэ хүн ингэж өнгөрсөн. Энийг минь хүү яг энэ кинонд дугаарай гээл.
Сэмс дуурахгүй байх гэсэн тийм оруулахгүй байх гэсэн. Хүн болго маш их олон жишээ яриад миний хүний амьдрал ингэж явсан ирсэн. Энийг л зоригтой чи одоо үйл хэрэгтэй бид нэр сайн сайхан талаас нь оруулаад яг хэвчээд хүмүүс мэднэ. Бид нэр ингэж яваад сүүлд нь энэ хүн бол ингэсэн шүү энийг оруул гээл. Тэгэл бүхэл олон зовлон бэрхшээл ингээл яах юм бол их дэндүү бас их тийм ээ хэцүү болчих гэдсэн л та ер нь л эмгэлдээ гэхэд эндүү их эмгэлдээх нь болчих гоо тийм. Гэхдээ яг ер нь бол төлөөлөл болгох зарим нь оруулсан. Ингээл 65 айдар одоо ингээл би чам таатай канон тоо хийж яхад ийм үйл явдал болж байсан. Одоо ингээл те ярих жишээ нэвдэн ингээл зураг авалтын явцдаа ахмадуудаа бүгдийг авчиж байгаа шүү дээ. Ардын жишээ гантамгаа хөтөл ингээл ийм юм болж байсан тийм ээ. Би үл хотел тоглож байсан. Тэгэхэд ийм юм болж байсан. Гомсонгаа ардын жишээ гомсон хотел тоглож байгаад ийм болж байсан. Энэ хоёр хүн хоёулаа тийм ээ. Жигсбэрийн хотеллээ жүжиг тоглож байгаад хоёр эд хоёулаа гайхамшигтай хичээжээ л шүү дээ. Тэгэхээр хооронд нь бас зөрчил тэмцэл явагдажсэн тийм. Энийг харуулах хэрэгтэй. Би бол ингэ талаас нь бүтээжсэн гал. Тэгээ тэр болгоны түүхийг оруулах төлөнх хэрэгцээ. Тэгэхдээ ер нь бол тийм ээ. Одоо энэ кинонд чинь бас их олон жүжигүүд тэр бүхэлдээ гарахгүй махад жоохон гэсэн үзсэн. Тэр жүжиг тавьж байхад ард талд нь ямар үйл явдал болж ирсэн бэ энэ хүний амьдрал гэдэг харж байгаа учраас 9 жүжиг хааж байгаа байхгүй. Шекспирийн одоо нэг 6-7 жүжиг хотеллэг аймд Лирван тийм. Тэгэл Лермонтовын маскарад за тэгэл Николай Васильевич Гоглийн болохоор байцааг төшмөл гэл энэ жоохон жүжигүүдээс тэр жүжигт болгоолж байхад энэ жүжигчдийн амьдрал дээр нь юу болж ирсэн бэ гэдэг харж байгаа. Тэгэл тэр болгоныг л ерөөсөө нэг хүний амьдралыг л нэг зогсон гэсэн үзүүлж байгаа. Тэгэхгүй тэгэл бүхэл бүтэн олон жүжигчдийн бүхэл бүтэн амьдралыг үзүүлнэ гэж айгуу хэцүү болчихж байгаа л да. Кино мань цаг 30 минут шүү дээ тийм. Тэр үзэгчд манай ард түмэн ингэж ярьдгийн зарим хүмүүс хөөрхийн зарим жүжигчд одоо ийм сайхан дүр бүтээчээл одоо ийм сайхан одоо уран бүтээл хийчихэд амьдрал нь одоо даанч нэг тоогүй байх юм да хоорхий. Одоо болдгол юм байх та гэж. Зүгээр тэрийг зүгээр янз бүрийн өнцгөөс хүмүүс хардаг. Зүгээр энд би бас нэг ганц хоёр хүнийг зүгээр дурдж болох л байна л да. Яг бидний цаг үед амьдарч байгаа. За Аравслан ханза тоглодог Максарж байх байна. За өнөр үйл киноны Гажиг гармаа тоглодог Алтөөлзий ах байна. За энэ хүмүүсийн тухай телевизээр гараад ингээл амьдрал нь хэцүү байна нэ. Энэ хүмүүсийг би бас л яг урлагт зүгээр л өөрийнхөө ам биеийг зариулаад золиослсон юм уу да. Тим хүмүүс өндөө олон байгаа. Тэр хүмүүсийн тухай болсон болов уу гэж би ойлгож байна. Ер нь бол ямар нэгэн уран бүтээл нэг имзэглэл байдаг шүү дээ. Өөртөө нэг имзэглэж явсан зүйлээ нэг хийх юмсан үзүүлэх юмсан гээл тийм ээ. Тэгээ тэрл зүйл байгаа юм л та. Тэгээ маш олон хүмүүс байгаа. Тэгээд хөвжлэн бас одоо тэр нэг бурхны оронд одоо өнгөрлөө. Сая үл хамгийн сүүлд бол одоо бидний бас гайхамшигтай цагаан хүнд явдаг одоо тийм ээ. Мандах их юм өнгөрлөө шүү дээ. Энэ хүмүүдэд тоглодог тийм ээ. Маш их олон жил. За тэгэл нэгээс ингээл тайзнасаа хүнд ирээд нэг хэсэг байгаа л тий. Тэгэл тэр хүнд ямар хэцүү байсан бол тий. Ямар нэгэн хүн кинон тоглоулахгүй, урилгахгүй, жүжигхэн нээлтэн дээр өрөхгүй тий. Гэтэ ч юм уу тэгэл гэртээ хүн ер нь тайзан дээр гарахгүй хүн гэртээ санагдвал асар аймаг Амтэлч хүн. Юу ч хийхгүйгээр байна гэдэг яг татаа юм л тий. Амдэр хүчиж чинь гэсэн үг шүү дээ. Тэгэл сая бурхны ондоодлоо. Тэгэл маш олон хүмүүсийг бодож хийж байгаа юм л да. Тэгээ манай энэ төмөр үеийн бүтээсэн нэг дүр бол яг л тийм хүний төлөөлөл болж гарч байгаа. Тэ? Өвчний улмаас ч юм уу ямар нэгэн шалтгаанаар театраасаа гарсан. Тэгээд өдөө онцод байж байгаа. Өөр ихгүй театр үзмэл санагдаад тэгж байгаа. Тийм. Манай мөнгө сайхны бүтээсэн дүр бол одоогийн бас сайхан Ахмад урамтай шүү дээ. Нэг нийтлэг дүр байна те. Гайхамшигтай өндөр үнээр реклам тоглодог те. Чинээлэг амьдэрдэг те. Үнэхээр одоо тийм жүжигчд бас байна шүү дээ бас тий. Өндөр үнээр кинон тоглодог тий. Гадаадын одоо урилгаар одоо гадаадынхан ч одоо баримт кинон тоглол бас жүжигчдэд хангалттай сайд өгж байгаа хүмүүс бас байна. Хангалттай сайхан амьдарч байгаа жүжигчд бас бий. Тийм төлөөлөл болж намайг сайхан дүрээр нь бол нэг хоёр дүрийн зөрчил байгаа юм л та. Тэр нь бол мөх сайхан. Тэгсэн мөртлөө нэг юмар дотоо яах вэ? Гэр бүлийн хувьд бас тий. Тасаараа гайхамшигтай сайхан жүжигч чинь таавал агуу авьяастай гэж явсан мөртлөө гэр бүлээ орхисон. Хань ижлээсээ хайр дурлаа бүгдийг дээш нь татгалцсан. Бас нэг юм л доголцсон байгаа үстэй. Гайхамшигтай цаг мөнгө үл байна уу байна. Гэсэн мөртлөө хайр дурлаа хайсан. Урлаг гээл зүтгэсэн. Ийм л энэ бүгд л тэгээд урлагийн төлөө зүтгэсэн тийм л хүмүүсийн л тухай. Тэгээд залгуудчууд нь хүртэл тий. Ер нь хүн амьдралдаа
өөртөө зориг тавиад тэгээ зоригдоо хүрээд тэр зорилгонд биелээд ингээ зоригдоо хүрснээ дараа хүн аз жаргалтай байдаг байх гэж би боддتي. Та аз жаргалтай байна одоо. Би бол мөрөдөл. ер нь л аз жаргалтай. Үнэхээр сайхан ингээл аз жаргалтай авирал бол ямар нэгэн бүтээл хийжэл тэрийн бүтээл хүмүүсээ яриад тийм ээ. Ийм бас сайхан болсон байна, ингэсэн байна гэж ярих нэг аз жаргал байгаа юм л да. Үнэхээр сайхан. Гэхдээ мэдхгүй одоо бас ингээл урлаг гэл ингээл зүтгэж явж байгаа зүйлд нь бас ямар нэгэн цэг дээр очиж зогсохороо бас хүн тулсан амьдралаа гэж боддог юм байна л да тийм ээ. Одоо надад бол аз жаргалтай байгаа байхгүй юу? Сайхан бүтээлээ сайхан хамт олон дунд сайхан хүмүүстэй хамт ингээл тэгээд яг насны эцэст очихороо өнгөрүүлсэн амьдралаа хүн одоо манай энэ цаг бол хунгийн сүүлчийн дуу гэж. Хун гэдэг амт ингэдэм юм байна л да. Энэ Антан Балуучаах нэг үтсэн юм. Бид бол хун бол ингээл хосоороо ингээл явдаг хайр дурлалын вилэг тэмдэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ цаг яг хунгийн дуу гэхээр хун бол хоёр хосоор амьдрах хэрэгтэй тийм ээ. Амьдрангуудаа нэг нь өнгөрчөнгүүд нэг хүн маш их өндөрт нисээд за өөртөө өөрийнхөө хамгийн чадах тэр өндрийн цэг дээр очиод чадлынхаа тэгээ очиод тэгээ доошоо маш урт ганганаа хийгээд тэгээ газар мөгж өгд юм байна л да. Тэгээ ямаа хоролт. Тэгээ хамгийн сүүлчийн дуу гэдэг нь тийм нэртэй их тийм урт ганганаа хийгээл газар мөгөл өгд. Тэгээ энэ хүн ч гэсэн бас амьдрал дээр яг ингээл амьдралаа эцэст очиод 68 насны өндөрлөг дээр зэрэгэл ангиллаа харсан чинь ерөөсөл гайхамштай голгол дөрүүд тоглол явсан байна те. Бүхэл нэр хөл алдар бүхэл юм ирсэн байна. Хамгийн гол нь хайр дурлал амьдрал өөрийнх нь хувийн амьдрал юу ч байхгүй. Тийм л байгаа байхгүй те. Тэгэхээр энэ кинондэр ингээд хоёр дүрийн зөрчил ингээд гарч байна шүү дээ. За Төмөр үеийн тоглосон нь болохоор тэр ингээд нэг жоохон хүн дөрөд эргээд ирж байгаа. За мөнх сайхны тоглосон нь бол одоо ингээд нэр алдартай. Одоогийн хүмүүсийн хэлдгээр бол од юм байна те. Зүгээр гэтэл та бол яг өөрөө яг амьдрал дээр алтан сөх алинд нарт үжиж юм байна. Зүгээр гэсэн дундаж тийм ээ? Аль-алийг хаяхгүй. Тэгэл ер нь дундаж. Тэгээд яг энэ бол мэдээж хэрэг хүн бол амьдрал дээр тодорхой хэмжээний бас тийм ээ. Амьдралын миний ард амьдрал байгаа юм чи амьдралын төлөө явуулвал яг тийм ээ. Мэдээж хэрэг мөнгө төр хэрэгтэй явна. Тэгэхдээ хүн бол бас тодорхой хэмжээний одоо гэж юм л 40 нас хүрчээд байна шүү дээ. Тэгэхээр яг 40 хүн чинь ийм хийд юм байна л да. Одоо тэр одоо ямар нэгэн тийм мөнгөний сонирхолтой юм зам хийж нэг жоохон бүтээл хий гэж ярьж тэ. Тэгээ тэр талаар бас жоохон солиордог юм байна л да. Ер нь бол их том юм яриад тэгэл ер нь бол одоо би л тийм хийх хэвээр ийм хийх хэвээр гэд тийм үе байдаг гинэ. Тэгээ тэр үе бас нэг ч юм юм төв. Тэгэл ер нь бол жоохон эмзэлж явсан юм одоо нэг хийх юмсан ер нь гэж л бодоод байгаа. Тэгэл одоо маш их олон сэдвүүд байна л да. Тийм ээ. Тэгэл тэр болгоныг одоо хийх юмсан. Тэгэл хамгийн гол нь цаахан хамтарч ажил гурамтай нэгт. Ленфильм кино студийн одоо студи дээр нэг зохиол 20 жил болсон гэж. Ямар ч найруулагч авч хийхгүй байгаа л байсан. Тэгсэн тэр зохиолыг нэг жүжигчин аваад боловсруулаад кино хийсэн. Москва нулимсэн дургу гэдэг кино гарсан. Оросын ард түмэн их хайртай. Оросын төдийгүй Монголын ард түмэн их хайртай. Сайн кино болсон, сайхан кино болсон. Энийн шиг зүгээр би яагаад энийг ярьж байгаа юм гэхээр найруулагч Алтан сүх энэ зохиолыг 20 жил уншиж агаад мөрөөдөж агаад энийг хийх юмсан гэж хүсэж агаад хийсэн. Зүгээр магадгүй энэ бүтээлийг жирийн үзэгчд ойлгохгүй байж магадгүй байх. Зүгээр за энэ кино юм чин гэж ойлгож байж магадгүй юм зүгээр. Мэргэжлэнэгтэй анд нөхдүүд, мэргэжлэнэгтэй уран бүтээлчид бол үеийн үед дурсан ярих байх гэж бодож байна. Яг тэгэхээр би одоо кино үзээгүй л байна л да. Тэгэхээр зэрэг би тэгж ойлгоо. Үгүй тийм, ер нь бол үеийн үед дурсаж ярих байх гэж бодож байгаа юм. Кино сайн болсон, муу болсон доо гол нь биш. Энд бол дахиж хизээч энэ кино тоглохооргүй олон хүмүүс тоглосон. Тийм. Нэг хоёрдугаар яг хөр энэ бол ер нь бол мэргэжлийнхэн тухай хэлсэн бас нэг ганц кино. Тэгээ мэргэжлийн жүжигчд энийг олон жүжигчд үзсэн л дээ. Манай одоо телевизийн штарканд хүртэл яваад байгаа шүү дээ. Цогцлмаагаа тайл эдгээр ингээл үзэл хамт урамтайч нар олон үзэл яг одоо эд урамтай л хийж байгаа хүмүүс үзэл бүгд үзэл нэр одоо чиний киног үзчихэл. Тэгээ сайн хэлсэн тухай хийцийн хувьд л юусэн ярихгүй байгаа юм. Яг үзчихэл нэр одоо ийм шүү дээ. Эхнэрээ автаж үзүүлэх юмсан. Нөхрөө автаж үзүүлэх юмсан ингээл зарим нь яриад урамтай шүү дээ. Зарим нэр үнэхээр бидний амьдрал ийм шүү дээ. Энд л зохиогоод байх юм байхгүй шүү дээ юусэн. Чи бодтой нь байгаагаар нь л үзүүлсэн байна. Энийг харин олон хүмүүс үзээсэй. Бидний ойлгодог хүмүүс тий. Тэгэл зарим нь ярьж л байгаа. Зарим нь болохоор бас яг энэ ер нь ихэвчлэн мэргэжлийн хүмүүс л үнэхээр энэ бол одоо үнэхээр сайхан кино болсон байна гэж дүгнж байгаа. Зарим нь одоо чи намайг кинонд оруулсангүй гэж зарим хүмүүс нь тий. Маш олон жүжигч тоглосон байна. Чи яагаад намайг орхив гэж зарим нь тэр болгон жүжигчнийг оруулна гэдэг хэцүү шүү дээ тий. Тэгээ ингийн хүмүүс л ойлгоход хэцүү
Ингэж бас хүмүүс бодох юм. Гэхдээ яг энэ нэг ойлгомжгүй юм бол байхгүй л. Энэ уусаал хүний амьдрал юм чинь бид адилхан хүнтэй адилхан амьдрал хайр дурлал байна. Арга ярим проблем бүгд л байна шүү дээ. Тийм үстэй. Ажлаа очиод явна хүмүүс ойлгохгүй хэрүүл урал болох юм зөндөл биш шүү дээ. Тийм үстэй. Юу хийж байгааг харахгүй ш нотл юу хийдэг юм бэ та нараа тэгээд хүн унтж байгаа тэгэл ярьдаг шүү дээ. Тэгэл телевизийн ч гэсэн адилхан. Тийм шүн одоо сунгал монгол бодвол элдв шалын болох бид байж л байдаг шүү дээ. Тийм. Нөгөө хүмүүс л яг унтчихлаадаг. Бид нар яг шүн монтаж өглөө гарах хэвээр. Өглөөний эфир чи яах вэ тийм ээ шүн бид нар ямар өглөө 8 цагт эфир явах хэвээр бол бидний өглөө 8-д ирээд шууд явчихна гэж байхгүй шүү дээ. Урд өдөр монтаж, дуу оруулна бүх юм байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан киноны ажил яг л тийм театрын ажиллаж бас л тийм ээ. Маргааш жүжиг нээлттэй гэж яд бид нар бус хүмүүс шиг одоо монтаж хийж чадахгүй шүү дээ. Бүх юмаа гуц хонор мөнөр бүх юмаа бодно. Оройлогоо үгийг чэйжлэн тэгээ шүнжэнгөө театр дээр унжин сургууль хийн. Тийм үстэй тийм. Үзэгчдэд сайн юм үзүүлэхин тулд тэгээ ойлгоцгой проблем зөндөл гардаг хүнтэй хүн ласаа очдөг маргааш хүүхдэд цэцэрлэгт нь яаж хөргөж өгөх вэ яах вэ хүн болгонд байдаг проблем юусэл байж байгаа ш тий Яг өөртөө ч амьдрал тийм тохиолдол байна. Зүүндөө өдөр тутам ш өдөр тутам одоо би энд ирсэн байхад одоо Улаанбаатарт гоцсон манай эхнэр хүүхэд юу болж байгаа юм бэ тийм ээ тэгэл орхиод ирсэн л байгаа ш энд чинь Жүжигчин тавигдны хөдөлмөр гэдэг бол хагас цэргийн зохион байгуулалт байх ёстой. Тэр бол жүжигчин. Одоо ирч чадвас. Хожимоо харамсах болно шүү. Эхлээд гол дүрийн жүжигчид зураг авах. Тэгээд бидний авах болно шүү дээ. Хариуцлагатай байх хэрэгтэй. Жүжигчин хүнд сайн муу, сайхан муухай ямар ч юм тохиолдож байна. Сүд боллоо. Сарыг чи ээж нь өнгөрчихөж. Ямар Та нарыг сайн чинь үзэгч түлээж байна. Чамаг ер нь ямар жүжигчин гэх юм бэ? Тэрний амьдрал бусдын нүдэнд ил. Харин зовлон гүнийг нь бусдын нүднээс далд. Уран бүтээлч хүний ар гэр байна гэдэг хэцүү л дээ. бидний ажил ийм шүү. Чамд тэр ажилч. Тэр театрч байхад л болно. Харин би хүн шиг сайхан амьдрмаар байна. Миний амьдрал чиний өрс тоглодог тоглоом аа? Амьдрал бол жүжиг. Хонгийн сүүлчийн дуу. Бидний нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгч та бүхэндээ их баярлалаа. Одоо Эрдэнэт хотод ингээд ирээд гарч байгаа. За Орос улсын дэлхийн агуу их зохиолч Антон Павлович Чеховын зохиолоор одоо Хонгийн дуу гэдэг зохиолоор Монголын одоо уран бүтээлчдийн туйрвсан соёлын тэргүүний ажилтан жүжигчин найруулагч багш Алтан сүхийн гэсэн энэ Хонгийн сүүлчийн дуу тийм ээ. Энэ киног ирж заавал үзээрэй гэж үзэгч та бүхнээс хүсэж байгаа. Яагаад заавал ирж үзээрэй гэдгийн учир нь уран бүтээлч хүмүүсийг дэлхийн хаан ч гэсэн хүн төрлөختөн хараад их л сайн сайхнаар, их л гэгээлгээр, дандаа цагаанаар, дандаа гэрэлтэйгээр харж яадаг. Гэтэл тэдний амьдралд ямар их зовлон, ямар их хөдөлмөр, ямар их золиос байдаг вэ гэдэг тухай энэ кинонд өгүүлэх болно. Энэ кинонд өгүүлсэн байгаа. Тэрийг үзэх хэрэгтэй байх гэж бодож байна. Зүгээр сонин хэвлэл радио, телевиз, хэвлэл мэдээллээр нэг жоохон эвгүй байхыг нь харж чад дандаа муу хэлж яадаг тийм ээ. Тэрнээс биш тэр тийм бүтээл хийжээ гэж ярьдаггүй шүү дээ. Зүгээр саяхан би бас уншижсэн. Аси тийм кино хийж гинэ, тэр кино хийх болоогүй шүү дээ, энэ гэдэг юм уу. Тийм нэг жоохон өндгсөн юмнууд байсан. Тэрэнд бол нэг хэмжиглээгүй шүү дээ. Нэмзэлэхгүй би ч одоо энэ л муулуулаад ч юм уу тийм одоо энэ л хүний алдааг хэлж байгаа хүн. За тэгээд энэ бас жоохон мууг нүс гэж хэлж байгаа хүн үгийг одоо ойлгохдаг болсон л доо. Тийм учраас яг юм нүлгээр яг юм хийж байгаа хүнийг л хүмүүс их олддог шүү дээ. Юм хийж байгаа хүмүүс. Юм хийхгүй байгаа тэр муулж байгаа хүмүүс гэдэг бол ажилгүй л хүмүүс л ажил. Би тэгж л боддог. Юм хийж байгаа хүмүүс мэдээж алдаа гарна. Тийм. Тэр болгонд тэ яг тэр муу хэлж байгаа хүнд л нэг гомддог юм аа. Тэр миний наа харцгаа хэлэн гэж гэдэг шүү дээ. Тэр юм цаг ингэ тэнцүүлж явж байгаа учраас. Тийм үстэй. Одоо тэгэхээр кино хийчлээ. Мэдээж дахиад цаашгаа олон кино хийх баг. Тэр тайзны бүтээл хийх баг. За яг би тайзны бүтээл бол бас нэг 2-3 бүтээл дээр бас ажиллаж байсан.
жүжигийн найруулагчаар бас гүр газрын сүүлчийн хичээлийн дараа хайж байгаа гэдэг. Жижиг бас бид шинэ удаач нэг 2000 оны ихэр юм уу та. Хийжсэн шүү. Тэгээд бас нэг 2-3 жүжиг найруулж ирсэн бас. Тэгээд ер нь улсын хөгжил салбартын театрт багтвал бас театр гэж байсан шүү дээ. Тэр үед л одоо бас жүжиг урамтал дээр бас ажиллаж байсан. За тэгээд бас нэлээд олон жүжиг дээр ажиллаж байсан. Яг хөө дэлгэцийн урамтал гэх юм бол би ч бас нэг захиалгын нэлээд олон кино хийсэн шүү. Тэгээд болгон дээр бас яхан одоо гарч ил байдгийн зарим нь дээр үед бас гарч ил байсан тийм. Тэгээд энэ нь бол найруулагчаар юмхний найруулагчаар бас 10 кинонд ажилласан бэл. Надад захиалга. Энэ үл ихөр ямар нэгэн хүний захиалга хүнд тааруулж юм гэдэг шиг айгүйцээд байхгүй. Энэ бол захиалга юм биш. Яг л зүйрээд нэг бүтээл хийгдэх талаас нь яасан. Хүслэл болж байгаа юм тийм. Тийм. Нэгсэл захиалга юм чи одоо ингээл за манай тэр тоглох хэвээр, энэ тоглох хэвээр, манай одоо энэ аяг заавал гарах хэвээр, тий? Ширэн дээр байж ах хэвээр. Тэгээ манай энэ аяг маяг гарах хэвээр гэдэг айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгэхээр та уран бүтээлч хүний хувьд одоо Монголын энэ урлаг за тэр дундаа тайз дэлгэцийн урлагт ер нь эмзэглэж явдаг зүйл байна. Үгүй нэг хэмзэлээд байгаа юм байхгүй шүү дээ одоо. Зүгээр яг энэ бол нэг үе удах юм бол шохон жилээтэй юм хийдэг болсон байна. За тэгэл энэ дэхтэй яг уран бүтээлч нарыг жоохон дэмжих хэрэгтэй л байгаа. Өөр юм бол байхгүй шүү дээ. Тийм үү тийм. Тэгэхээр мэдээж хэрэг төр засгийн дэмжлэгтэйгээр болох байх. Гэхдээ Монголын уран бүтээлчид зүгээр аль ч салбарын уран бүтээлчид дэлхийн түвшинд гарах болцсон уу? Чадварынхаа үед. Гэхдээ болцсон уу ч угаасаа дэлхийн түвшинд одоо ингээл гараал үнэлэгдээл явж байгаа хүмүүс бас зөндөө олон байгаа шүү дээ. Бас тийм ээ. Хийсэн банд кино манай одоо дэлхийд гараал тийм ээ шагнал магад аваад ирлээ гэл бид нар тэрийг зарим нэг энэ гаштай сайхан юм хийсэн хүмүүс байгаа. Тэднийг гарцаа мэдэхгүй байна. Зарим нь гаргаж чадахгүй байна. Тийм ээ. Хүний хувийн архивт тийм ээ. Урын санд янз янз юмд байгаа. Тэрийг одоо ингээд дэмжиж гадагш нь гаргах, тэрийг аваад явдаг нэг хэсэг үлэг хүмүүс байх хэрэгтэй байна. Тийм ээ. Янз бүр тийм ээ. Тэгээ энэ бол хийх болцоог нь олгоод тийм мөнгө төгөөг нь гаргаад хийх болцоог нь олгоод хүмүүс дэмжих юм бол чадaltaй уран бүтээлч нар маш олон бий. Тэгээ миний л мэдх юм чинь кино урлагт, хошуу урлагт, драмын урлагт бол одоо уран бүтээлч нар маш олон байна. Хамгийн гол тэд болцоо байхгүй. Тийм л. За тэгэхээр бид хоёр ярилцах цаг ер нь төгсөж байгаа. Цаг хугацаа их хурдан явж байна. Зүгээр үзэгчдээсээ бас уучлалт хүсгээд жүжигчин алтан сүхтэй, найруулагч алтан сүхтэй өшөө олон сайхан зүйлийн тухай, өшөө олон сайхан одоо амьдралын түүхийн тухай гэдэг юм уу зүйлийг ярих юм боломжтой хэдий боловч одоо цаг нэвтрүүлгийн цаг яг ингээд төгсөж байгаа учраас энэ олон зүйлийг одоо дараа ирэхэд нь дахиад уулзахтаа ингээд үзэгч та бүхэндээ бас хүргэе гэж бодож байна. Тэгэхээр нэвтрүүлэг өндөрлөхийн өмнө Эрдэнэтийн үзэгчдэд хандаад бас үг хэлэх боломжтой. За яг Эрдэнэтийн үзэгчдэд хандаад бол ер нь одоо бас яг хүүхдүүд энэ хөнгөн сүлжээд угаадаг киног бол хүүхдүүд бас ойлгоход бас жоохон өчигдөр төгтөлтэй байж магадгүй тийм ээ. Яг тэр олон нэгтэн жүжиг гэсэн үсгээс гарч байгаа. Тэгэхээр ер нь насан туршидтыг бас үзээсэй гэж бодож байгаа юм тийм. Тэгээд энэ уран бүтээлчдийг нэг жоохон энэ киног үзэх юм бол нэг жоохон ойлгодог болох болов. Уран бүтээлчдийн талаарх янз бүрийн ойлголттой хүмүүс арай нэг өөр ойлголттой болох болов бидний талаар тийм ээ гэж бодож байгаа. Тэгэх юм бол арай жоохон бидний жоохон хүндэлдэг болох. Эсвэл жоохон ч гэсэн хайрладаг болох. Жоохон ч гэсэн бас нэг тийм ойлгодог болох болов гэж бодоод байгаа юм л да. Бидний ер нь бол зорилго гол нь тэр юм байгаа шүү дээ. Өөр зорилго байхгүй тийм ээ. Энэ жүжигчид ер нь уран бүтээлчд ямар шиг хүмүүс байдаг юм бэ гэдгийг л. Тэгээ гол нь нэг тийм гэр бүлийн хүмүүс нь бас сайн үзүүл тий. Тэгэх юм бол манай хүмүүс чинь иймэрхүү ажил хийгээд явдаг. Нэрийн бидний амьдралд ийм болдог шүү. Бид нар бас буруугаар ойлгодог юм байна гэдэг нь бас ойлгохдох болоо гэж. Манай боо эднэр эхнэр нэг авч үзэл тань чиний канаг бас өөр хүмүүс ч гэсэн тийм үзчихэл за нөхрийгээр авч үзэл юм биш шиг. Зарим нь бүр дэгсэн шүү дээ. Манай бас нэг аль продакшны хөвлөө нэг жүжигчин үзэж гарч ирчихэл. Над хизээш нөхөр олдохгүй байх. Энэ киног үзээд гоос таврлаг үнтэй зог дими юм байна болий гэд. Тэгвэл хүмүүс тэгэн шүү дээ та одоо буруу үлгээд өрөөл үзэж байгаа хөө энэ киног үзээд хүмүүс агуул над хизээш нөхөр олдохгүй байна. Би насаараа ганцаар явах юм байна. Ер нь ойлгоход хэцүү л дээ. Бидний амьдралыг ойлгоход бол тий. Тэгээ бид нар ч нөр тэрийн болгоо ойлгуулъя гэж зүтгээд байдаг байхгүй юу. Тэгэхээр бид ийм штэ гэж зүтгээд байдаг болохоор тэгэл
Хүмүүс нэг өөрсдөө ойлгодгоор байхгүй. За тэгээд их баярлалаа. Амжилт хүсье. За тийм. Гэхдээ хамгийн гол нь энэ кино хөнгөн сүлжид гэдэг кино бол урах өдөр гарна. 16, 17, 18-нд тийм ээ. Урахч таарна. Хунгийн сүүлчийн дуу Монголын уран сайхны кино. Урхачин соёлын ордонд за пүр баасан бям гаргуудад тийм ээ. Баасан бям ням. Баасан бям нэм гаргуудад амралтын өдрүүдэд өдөрт 2 удаа яв. 3 удаа. 16 цаг, 18 цаг, 16, 18, 20 цагуудаас гарах юм байна. Тэгэхээр үзэгчид эрдэмтдчүүд та бүхэн бас ирж үзээрэй. Тэгэхээр үзээрэй гэдгийн учир нь магадгүй бас тэнд очиж үзснээр олон зүйлийг ойлгох бах, олон зүйлийг мэдрэх бах. Олон зүйлийн тухай бас бодох бахаа гэж л найдаж байна. Тэгэхээр та бүхэн заавал ирж кино үзээрэй. Их баярлалаа шээ. Ягаад баярлалаа гэж байгаа вэ гэхээр зэрэг хүндрэлтний нийгмийг төвчээлэн урд нь хөтлөж явдаг уран бүтээлчдийн өчигдөр болоод өнөөдрийн тэр зовлонтой жаргалыг үзэгчд ард түмэнд мэдүүлж, таниулж, мэдрүүлж өгсөн ийм сайхан уран бүтээл хийсэнд үзэгчдийнхээ өмнөөс бол уран бүтээлчдийнхээ уран бүтээлч нөхдийн өмнөөс бас их баярлалаа гэж талархлаа илэрхийлж байгаа. Тэгэхээр танд Монголын урлагийн цэлмэг хөгтөнгөрт өдрийн одод шиг гэлэлцэж, Монголын урлагийн цэлмэг хөгтөнгөрт од шиг гэлэлцсэн дэр үе үеийн ахмад, үе үеийн алдартай жүжигчид уран бүтээлчдийн араас шилийг нь даран мөрийг нь мушгин тим шилдэг уран бүтээлч болоорой гэж хүсэж байгаа. Өшөө олон уран бүтээлийг тойрваарай. Олон уран бүтээлийг магадгүй ард түмэн танаас хүсэж байгаа, хүлээж байгаа. Ингээд бидний урилгыг хүлээж авч манай студид хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр их амжилт хүсье. За баярлалаа. Бидний нэвтрүүлэг үгээр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл баярлалаа гэж. Амьдрал бол жүжиг. Хунгийн сүүлчийн дуу. Одоо үзэгчд орчод байна. Өшиг нээх гэдэг. Өөрийгөө нэвт харах талыг өөдөөс чинь харуулж тавь. Би яаж ч магадгүй. Айстамаа. Ачуун хавай.